Эрхэм өнөд үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг орон нутгийн сурвалжлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар за Өвөр хангай аймгийн Санцмын ерөнхий боловсролын сургуулийн шинэ спорт заалны нээлт болон за сургуулийн үеийн төгсөгчдийн спортын 3 төрөл тэмцээнээс бэлтгэсэн нэвтрүүлгийг өргөн барихад бэлэн болж байна. За Өвөр хангай аймгийн Санцмын ерөнхий боловсролын сургууль бол сурлаг хөдөлмөр амжилт бүтээлээрээ аймаг орон нутагтаа бас тэргүүлдэг ийм сургууль байгаа. За аймгийн тэргүүний сургуулийн хувьд жил болон үеийн төгсөгчдийн тэмцээнийг зохион байгуулдаг. За энэ жилийн тэмцээнээ бол за спортын шинэ заалныхаа нээлттэй хамтран зохион байгуулсан юм аа. За спортын шинэ заалны нээлт 2026 оны 4-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд хөргөн дэлгэр зохион байгуулагдаж сургуулийг төгссөн үеийн төгсөгчид хүрэлцэн ирж энэхүү сайхан арга хэмжээнд оролцсон байгаа. За юуны төрөнд шинэ заалны товч танилцуулга үзэгч та бүхэнд хүргэе. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаагаар за Өвөр хангай аймгийн Баян Дөхмийн урд Гамбал захиралтай компани хамт олон барьж байгуулсан. За заалны хувьд 36 харьцан 24 метр квадраттай за урлаг болон за спортын гэсэн төрөлцсөн зүйлүүдийг арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой. За мөн дэрэгдэн орчин үеийн фитнесийн заалыг бол барьж байгуулснараа олон талын ач холбогдолтой спорт заал болон сүндэрлэм баригдсан юм аа. За энэхүү үйл ажиллагаанууд бас үндэсний өхөн барилдаанаар эхэлсэн байгаа. За үндэсний өхөн барилдаан цолтой хөгчүүдийн барилдаан болон за өсвөрийн 3 насны барилдаанаар зохион байгуулагдаж аргагүй Монголын төр төсний бэлэгдэл болсон үндэснийхээ сайхан барилдаанаар тус уралдаан тэмцээн шин заалны үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан юм аа. За ингээд үндэсний бүхэн барилдаан болон за энэхүү арга хэмжээнд сум орон нутгийн удирдлагууд, сургуулийн удирдлагууд, за хүндэт зочид төлөөлөгчид сумын иргэд өргөнөөр оролцсон байгаа. За ингээд үндэсний бүхэн барилдааны нээлттэй арга хэмжээг үзэгч та бүхэн хүлээн авч үзнэ. Энд хөрөлцөн ирсэн нутгийн зам болон за барилдгаар хөрөлцөн ирсэн хүчит өгчүүд та бүгдийнхээ энэ өдрийн түмэн амар амгалан айлтган мэдчилээ. За манай Санцсан маань бас 250 хүүхдийн шинэ спорт зал маань шинээр баригдаж ашиглалтанд орж өнөөдөр бас нээлттэй үйл ажиллагаанд маань өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний спорт, үндэсний бүхийн барилдаанаараа бас бид бүхэн үйл ажиллагааг нааш өнөөдрийн барилдааныг эхлүүлэхэд бэлэн болсон байна.
За Өвөрхангай аймгийн Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн шин заалны нээлтэн зориулсан үндэсний өхөн барилдаанд сумын цолтой болон залуу хөгчүүдэд оролцсон 32 өх тогтоолон барилдсан байгаа. За үндэсний өхөн барилдаа эхнээс энтийн зөвхөн олон сайхан барилдаануудаар дүүрэн өрнөж одоос төрөө үзүүрийн хөгчүүдэд тодруулсан юм. За өнөөдрийн барилдаанд бол за Өвөрхангай аймгийн Сан цумын сумын заанууд, за мөн хөс тэргэлдээ орших Өвөрхангай аймгийн цолтой хөгчүүд улам за Төв аймаг, Булан аймаг, за Улаанбаатар хотоос сумын цолтой энэ цаг үед шилдэг сайхан барилдаануудыг гаргаж байгаа. Заанууд, за шин залуу хөгчүүд хүрэлцэн ирж барилдсанараа үндэсний өхөн барилдаан өсөлтөөн дүүрэн өрнөсөн байгаа. За ингээд Өвөрхангай аймгийн Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн шин заалны нээлтэн зориулсан үндэсний өхөн барилдаан өндөрлөгөд за Өвөрхангай аймгийн Сан цумын харьяат сумын зам Батэрдэн төрүүллээ. За зүүр өхөр Төв аймгийн Дэлгэр хаан сумын харьяат сумын зан Цогт, за их шүүгт сумын зан Инхамгалам, за мөн их шүүгт сумын зан Аюур нар шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд Өвөрхангай аймгийн Сан цумын удирдлагууд болон сургуулийн удирдлагууд за Өвөрхангай аймгийн Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн шин заалны нээлтэн зориулсан үндэсний өхөн барилдаанд төрөөж үзүүрлэж их шүүгт шалгарсан хөгчүүдийн байшинлыг гардуулан өгч баяр хүргэсэн юм а. Барилдаанд сайхан барилдаж төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулах уу яа? Намайг Өвөрхангай аймгийн Сан цумын харьяат сумын зан Дамдны мөртөрт нэгдэг. За энэ жилээс эхлээд суманда бэн тамирын багшаар ажиллаж байгаа. Шин заалныхаа нээлтний барилдад төрүүлсэндээ баяртай. За тэгээ нутгийн холдоо сайхан эрүүлэг мэдлэг төвшөлтэй тий. За нийт сандчуудаа тэгээ эрүүлийн качраа сайхан юу сансан эсвэл сэжиглэн мутгахаа гэж хүсэе та. Өвөрхангай аймгийн Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ спорт заалны нээлтэн зориулсан өсвөрийн үндэсний өхөн барилдаан 4 насны ангиллаар зохион байгуулагдлаа. За 1-ээс 3 дугаар ангийн хүүхдүүдийн барилдаан, за 4-өөс 6 дугаар ангийн хүүхдүүдийн барилдаан, 7-оос 9 дугаар ангийн хүүхдүүдийн барилдаан, за 10-аас 12 дугаар ангийн хүүхдүүдийн барилдаан гэсэн 4 насны ангиллаар зохион байгуулагдсан. За ингээд өсвөрийн үндэсний өхөн барилдаанаас эхнээс эндийн зөвхөн өрсөлдөөнтэй олон сайхан хурц тайчин, үзэгч олон түмний ухаан дуу алга ташилтаар дүүрэн өрнөсөн байгаа. За ингээд 1-ээс 3 дугаар ангийн төрөлд төрөө бөхөөр Өвөрхангай аймгийн Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Пүрэв сайхан төрүүллээ. За Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Эренцэн үзүүр өгөхөөр шалгарсан бол за их шүүгт өсвөрийн залуу мөн хүслэн дүүрэн баярын шалгарсан амжилтыг үзүүллээ. Шин заалны нээлтэн зориулсан өсвөрийн үндэсний өхөн барилдааны 1-ээс 3 дугаар ангийн төрөөж үзүүрлэж их шүүгт шалгарсан хөгчүүдийн байшинлыг за Асуумар нутгийн удирдлагууд, сургуулийн удирдлагууд, зохион байгуулагч, ивент тэтгэгчдийн төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэсэн. За харин 4-өөс 6 дугаар ангийн төрөлд бас мөн олон сайхан энэ цагт сайхан өсвөр үндэсний өхөн барилдаанаар хичээлж байгаа хүчтэнгүүд мөн барилдсан байгаа. За ингээд төрөө бөхөөр Сан цумын ерөнхий боловсролын сургуулийн 6 ангийн сурагч Бодгал төрүүлсэн бол за 6 ангийн сурагч Төгсөөр үзүүрлээ. За их шүүгт 6 ангийн сурагч Тогтсөрөн, за мөн Төгөлдөр мөх нар шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд үйл ажиллагааг зохион байгуулагчид үндэсний өхөн барилдааны 4-өөс 6 дугаар ангийн төрөлд амжилтаа оролцож их шүүгт болон
төрүүлж үзүүлсэн бөхчүүдийн шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За харин үүний дараа 7-оос 9-р ангийн төрөл амжилттай барилдсан бөхчүүдийн бай шагналыг гардуулсан. За энэ төрлийн үндэсний өхөн барилдаан бас үнэхээр үзүүштэй. За энэ цогт чөлөөж их спорт болон үндэсний өхөн спортоор хичээлж байгаа олон хүчтэнгүүд маань бас барилдсан байгаа. За ингээд 7-оос 9-р ангийн төрөл Төрөө Бөхөр 9 ангийн сурагч Чинбаяр шалгарсан бол Үзүүр Бөхөр 7-ын ангийн сурагч Гэрэл Дээрээдөө, за их шүүхт 9 ангийн сурагч Батчир, 8 ангийн сурагч Инх Мөнх шалгарсан амжилтыг үзүүж бусдыгаа онлайллаа. За ингээд 7-оос 9-р ангийн сурагчдын дунд зохион болсон өсвөрийн үндэсний өхөн барилдаан төрүүлж үзүүлж их шүүх шалгарсан өсвөрийн бөхчүүдэд шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн байгаа. За харин үүний дараа 10-аас 12 дугаар ангийн төрөлд оролцож байгаа бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдсан. За аргагүй бас энэ цаг үед бас олон сайхан амжилтыг гаргаж, сум орон нутгийнхаа сургуулийнхаа нэрийг гаргаж, олон үйл ажиллагаанд бас оролцож, за олон барилдаанууд амжилт гаргаж байгаа өсвөрийн бөхчүүд бас энэ насны ангилалд оролцлоо. За ингээд 10-аас 12 дугаар ангийн төрөлд Төрөө Бөхөр 11 бай ангийн сурагч Чойсрон тодорлоо. За Үзүүр Бөхөр 12 ангийн сурагч Наран Төгс тодорсон бол их шүүхт 12-ын А ангийн сурагч Алтан Сүх 10-ын А ангийн сурагч Инх Болтнаар шалгасан амжилтыг үзүүлсэн байгаа. За мөн энэ төрөлд уран барилдаанч Бөхөр 10 ангийн сурагч Нямбаатар, за уран гараа дэвэтэй өсвөрийн Бөхөр 11-ийн Б ангийн сурагч Инх Жавхлнаар шалгарсан амжилтыг үзүүлсэн юм а. За ингээд сум сургуулийн удирдлагууд өсвөрийн үндэсний өхөн барилдаан төрүүлж үзүүлж амжилт гаргасан өсвөрийн бөхчүүдтэй шагналыг гардуулан өгч цаашлахын сурлага хөтөлбөр спортын өндөр амжилтыг хүсье өглөө. За энэхүү Өвөр Хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн спортын шин заалны нээлтэн зориулсан үндэсний өхөн барилдаан амжилттай явагдаж өндөрлсөн байгаа. За харин үүний дараа Өвөр Хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн спортын шин заал болон за 2026 оны Санд Шкул Кап спортын 3 төрөл тэмцээний уралдаан тэмцээнүүд эхэлсэн юм а. За ингээд уралдаан тэмцээнүүдийн аль биесний нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдсан байгаа. За Санд Шкул Кап 2026 тэмцээнийг Санд сумын ерөнхий боловсролын сургуулийг тэртээ 1991 онд төгссөн. За төгсөлтийн хамт олон зохион байгуулж, за ерөнхий боловсролын сургуулийн хамт олон хамтан гүйцэтгэгчээр оролцож, за төгсөгчдөө хүлээн авч, за тэгээд олон сайхан уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, за үеийн төгсөгчид өөрийнхөө нутаг орон сумандан гэж энэ удаагийнхаа үеийн төгсөгчдийн тэмцээнд оролцсон сайхан үйл явдал болсон юм а. За ингээд тэмцээний нээлтийн арга хэмжээ хөргөн дэлгүүр зохион байгуулагдсан. За тэмцээнд оролцож байгаа бүх багуу төгсөгчид маань сайхан жагсаж орж ирж хүндэтгэлтэйгээр тэмцээнийхаа нээлттэй үйл ажиллагаанд оролцсон байгаа. За Санд Шкул Кап Өвөр Хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн үеийн төгсөгчдийн тэмцээн, за Ахмад үе, Дунд үе, Залуу үе гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулагдаж, за ингээд тэмцээн болоодаа волейболын эрэгтэй эмэгтэй ангиллаар, за мөн ширээний теннисний эрэгтэй эмэгтэй ангиллаар, за дардсны эрэгтэй эмэгтэй ангиллаар зохион байгуулагдсан гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд тэмцээний аль биесний нээлттэй арга хэмжээ өргөн дэлгүүр зохион байгуулагдаж, за нээлтийн арга хэмжээнд Өвөр Хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш удирдлагууд, за мөн Санд сумын засаг дарга ядагдах, за эрдэнэ зэрэгчд урлын дарга уран бэлэг тэргүүтэй сумын удирдлагууд, за зохион байгуулагч 1991 оны төгсгөлийн хамт олон, за сургуулиас төрөн гарсан олон халдвартын суднууд, за энэ нутагт сургуулийн дан болон аймаг сумандаа ажиллаж хөдөлмөрлөж байгаа нутаг орныхон төлөө өөрсдийнхөө зүрх сэтгэлийг зориулан ажиллаж байгаа хөдөлмөрчид ард иргэд өргөн дэлгэр нээлттэй арга хэмжээнд оролцсон байгаа. За ингээд Ахмад үеэс эхлэн зохион байгуулагчтай эхлэн сайхан жагсаж төгссөн он сар болон мөн эрдэмтэн багш нараараа дуудуулан алдар гавьягаан гайхуулж төгсөгчд маань ингээд ирмбэрэ насны ангиллаар орж ирж нээлттэй арга хэмжээнд жагсаж оролцсон юм а. За ингээд Өвөр Хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн үеийн төгсөгчдийн Санд Шкул Кап 2026 тэмцээн гээд хөргөн дэлгэр сайхан хийсэн байгаа. За ингээд баг тамирчид анги төгсөлтийг жагсны дараагаар сургуулийн захирал ган чимэг нээж өгүүлж, за сум орон нутгийн удирдлагууд эмчилгээ дэвшүүлэн өгүүлж, за мөн сургуулийн авиасах сурагчид болон багш нарын урлагийн мэдчилгээ зэрэг олон сайхан үйл явдлууд нээлтийн арга хэмжээгээр зохион байгуулагдсан байгаа. За ингээд эрх мөндөд үзэгчид та бүхэн
Өвөрхангай аймгийн Сандсмын ерөнхий боловсролын сургуулийн Sand School Cup спортын 3 төрөл тэмцээний албан ёсны нэгтэй хамжааг бүтээн авч үзнэ. ерөнхий боловсролын сургуулийн захирал гач байгаа. Өвөрхангайгийн Сандсмын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны нийтэд багтааж бэлтгэжсэн ерөнхий шүүгч гач байна. Sand School Cup 2026 төгсгөлийн тэмцээнд хүрэлцэн ирсэн баг тамирчдад амжилт хүсье. Зохион байгуулж буй 91 оны төгсөгчид хамтдаа ажиллаж суралцсан ирсэн дарга нар болоод зочид төлөөлөгчид та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсье. За ингээд түмэн олон эндээс маш олон аваргуу төрсөн дэлхийд нэрээр бүртгүүлсэн сандын олон тамирчид төрөг болдгоо гэж хүсье өрөөё. Төрлөх сургуультай тэгээ спортын заалны нийлэлтэнд хүрэлцэн ирсэн бүх төгсөгчдөө энэ өдрийн мэндийг хүргье. За бид бүхэн бас санал чамдаа нэгэн сайхан түүхийн гэрч болж байгааг би бас бахархалтай байна. Тэгээ энэ заал маань хүүхдүүд хамт олон ажилчид бүх хүмүүс дүүрсэн генет цалигсан эрч хүч дүүрэн тэр утгаараа бас тэр сайхан энергиэрээ улсдаа дэлхийд нэрээд өөрсдсөн сайхан тавьчихлаас эндээс төрөөсөө гэж ингэж хүсэж байна. Тэгээ бас энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа төгсөгч 91 оны төгсөгчид Сандсмын ерөнхий боловсролын сургуулийн манчинг захиралтай сургуулийн маань багш нар ажилчид бүх хүмүүстэй бас талархснаа илэрхийлмээр байна. За тэгээд бүх тамирчдаа тэмцээндээ бас амжилттай оролцоод ангийнхантайгаа уулзаад бас гоё дурсамжтай хүмүүсийг бас хамт өнгөрөөсэй гэж ингэж хүсэж байна. Тэгээ манай заал маань шилжилтэнд орлоо. Дахиад нэмэгдээд бас хөрөнгө оруулалтаар төрийн албан агчийн орон сууц маань бас шилжилтэнд орж байгаа. Тэгээ энэ нутаг усандаа бас сум орноо хөгжүүлэх, ард түмнийхээ ажендыг дээшлүүлэх энэ сайхан үйлсд бас залуу оюутнуудаа сурж байгаа бас залуу боловсруучнуудээ сумдаа ирж бас мэдлэг оюунаа зориулсаа гэж хүсэж байна. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. За манай спорт зал бол энэ зүүн бүстэй төдийгүй Өвөрхангай аймагтай бол одоо анхлан баригдаж байгаа урлаг заалтайгаа хамт, за мөн одоо бизнес заалтайгаа хамт нэлийн одоо том сайхан зал маань баригдаж ашиглалтанд орлоо. За энэ сайхан заалнаас маань одоо улсын авраг гарсангууд төв дэлхийд нэр алдраа дурсгасан олон сайхан спортын алдарт хавьяанууд одоо ирээдүйд төрнө гэдэгт бол итгэлтэй байна.
байх өдөр байна. Яагаад гэвэл бид нар одоо төрж өссөн сум сургууль дээр ирээд анги хамт олонтойгоо уулзаад учран зоолгоод үнэхээр маш гайхалтай дурсамж сэргэж байна. Дээр нь одоо ингээд нөгөө үе үеийн төгсөгчд бидний одоо үлгэр дуурайл болсон ах эгчнэр бидний хойч үе болсон ийм дүүнэртэйгээ уулзаад үнэхээр маш гайхалтай сайхан сэтгэлтэй байна. Тэгээ энэ тэмцээн маань одоо хэдийгээр одоо хаврын цагт болж байгаа ч гэсэн анги хамт олон бүгд ингээд нөгөө жигдрээд ирж байгаа нь маш гайхалтай байна. Тэр дундаа одоо бидний манай төгсөлтүүдийн хамгийн ахмад наснууд буюу 79 оныхан маань бүр хурч ирээд бүр үлгэр дуурайлал болтол тоглож байгааг хараад бахархчээ. Энэ тэмцээнээс олон одоо аваргуу төрөх болтугай, дараагийн цомын эзэд бас төрөх болтугай. Бид нар ч гэсэн магадгүй дараагийн цомыг өргөө зогсож яхахыг өвөөс харахгүй. Тэгээд бүгдээрэнд амжилт хүсье. Баяртай байна. Өнөөдөр манай Санц сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн үе үеийн тэмцээн маш сайхан болж байна. Тэр дундаа бүр нутагтаа ангиж болно гэдэг бол бас сайхан болж байна. Манай төгсөлтийн 86 оны төгсөлтийн маань бид нар бүгдээрээ цугларч үнэхээр бас хүүхэд насныхаа дурсамжийг дурсаж өнөөдөр 2 өдөр ингээд сэтгэл дүүрэн маш сайхан байлаа. Тэгээд энэ үе үеийн тэмцээнийг зохион байгуулсан сургууль ганц чимэг захиралтай сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчид болон сумын засаг дарга 1991 оны төгсөлтийнхөндөө маш их баярлалаа гэдгийг 86 оны төгсөгчдийнхөө өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. 16 дугаар төгсөлтийн хамт олон шинэ сургуулийнхаа сайхан шинэ заалны нийтэнд ирээд тэмцээн уралдаанд оролцоод байна. Тэгээд энэ сайхан төрсөн нутаг төлөв сургуулийн маань одоо нутагтаа ирж ийм гоё тэмцээнд оролцоход бид нар баяртай байна. Энэ сайхан заалны нээлтийг зохион байгуулсан сургуулийн хамт олон засаг даргын хамрын газар нутгийнхаа ард түмэнд маш их баярлалаа. За 1989 оны төгсөлт хүрэлцэн ирж одоо хүндэтгэлийн тайзнаа зураг авахулж байна. За Скут Кап 3 дахь удаагийн энэ спортын арга хэмжээнд манай төгсөлтөөс одоо энэ хамт олон маань ирж оролцож байгаад бас туйлын баяртай байна. За ингээд ангийн дарга Бодрмаа, ангийн дарга Ганбаатар за бас В бүдэг ингээд ер нь төгсөлтөөр энэ удаагийнхад арай урд Скут Капад орчиж байсан бүтцөөгчдод бас арай өргөн дэлгэр олж одоо алноороо иржсэнд туйлын баяртай байна. Бүгдээрэнд нь өнөөдрийн арга хэмжээнд нь амжилт хүсье. За Өвөр ханга аймгийн Санц сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ заалны нээлт болон шинэ заалны нээлтийн үйл ажиллагаанууд спортын 3 төрөл тэмцээний албан ёсны нээлт бол өргөн дэлгэр хамжилттай зохион байгуулагдсан байгаа. За энэхүү тэмцээнд оролцохоор Өвөр ханга аймгийн Санц сумын ерөнхий боловсролын сургуулийг энэ үе үеийн төгсөгчд анги хамт болон бүрэн бүрэлдэхүүнээр сайхан хүрэлцэн ирж ойр дуулзаагүй найз нөхөдтэйгээ уулзсан учирч сумор нутагтаа хүрэлцэн ирж суморныхан хөгжил дэвшилт болон сургуулийнхаа бас амжилт бүтээлтэй танилцсан ийм сайхан халуун дотн үйл ажиллагаа арга хэмжээ бас зохион байгуулагдаж байсан юм аа. За энэ үеэр бид бүхэн бас зарим бас төгсөгч анги хамт олон сургуулийн төгсөлтийнхэнтэй уулзаж тэмцээний сэтгэл болон энэ сайхан шинэ спорт заалныхын талаар өөрсдийнх нь сэтгэлийг сонссон байгаа. Мянган 87 оныхон идэвхтэй цагаан оролцож байна. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа ВБС-ийн хамт олон удирдлагуудаа маш их баярлалаа хүчтэй авчин. Англи шүтүүд амжилттай байна. За манай 1987 онд төгссөн. 89 онд 10 дугаар анги төгссөн. За амжилт сургуулийн анхны 10 төгсөлттэй. Тий анхны 10 төгсөлтийн юм байна. Манай хамт олон бол Альмаа болон Төвшин Баяр багштай 2009 оны төгсөлтийн хамт олон байгаа. Тэгээд одоо манай сумын маань үеийн төгсөлт маань Улаанбаатарт жил болгон төгсөлтийнхөө баярыг тэмдэглэж спорт өдрөлийн арга хэмжээ зохион байгуулдаг байгаа. За энэ жилийн хувьд бол анх удаа манай Санц сум маань шинэ спорт заалтай болж шинэ спорт заалынхаа нээлтийн хүрээнд төгсөлтийн тэмцээнийг 3 насны ангилтаагаар бас 2 өдрийн турш 3 төрөл тэмцээнээр зохион байгуулж байгаа. За энэхүү төрөл тэмцээнд бол манай сумын манай төгсөлтийн хамт олон бол үлээд баачаал бүглэж Улаанбаатар хот болон Өвөр ханга
Дундгой аймагуудаас зорин ирлээ. Нийтдээ бол манай ангийн өдөр 20 гаруй хүмүүс за спортын 3 төрөл тэмцээнд бол ингээд бүгд оролцож байна. Тэгээд сайхан заалтай болсон. Тэгээд манай сумын спорт заалнаас олон одоо төвлөлийн авраг тамирчид маань төрөн гарах байхаа гэж бодож байна. Тэгээд нийт оролцож байгаа баг тамирчидаа бас спортын өндөр амжилтыг хүсэж байна. Анги хамтлагийнхаа нэрийн өмнөөс. Унган нутгийнхаа төрлөх сургуультай ирээд өнөөдөр ингээд нийтээр бүгдээрээ заалны нээлтэнд оролцож анги хамт олноороо тэмцээндээ оролцож байгаа нийт төгсөгчдөө энэ өдрийн баярын мэндийг хүргье. За тэгээд манайх бол 1990 оны төгсөлт 3 ангийн одоо 100 гаруй хүний одоо төлөөлөл ингээд энд хүрэлцэн ирж байна. Бид нарыг уулзуулж учруулж энэ өдрийг энэ сайхан өдөр болгосон одоо төрлөх сургуулийнхаа удирдлага хамт олон багш ажилчид нийт сурагч дүүнартаа хамгийн сайхан бүхнийг хүсье. Тэгээд одоо манлайлагч байгаарай. Миний нутгийн сурагчид маань оюунлаг байгаасаа спортын тэмцээн маань одоо жил болгон уламжлалт болгон зохион байгуулагчид. За энэ удаагийн тэмцээн бол төрлөх суманда шин заалныхаа нээлттэй давцаж одоо зохион байгуулж байгаагаар онцлогтой байгаа. За тэгээ бидний хувьд бол 1995 оны төгсөлтөө төлөөлөөд Улаанбаатар хотоос, Дундгой аймгаас ирж оролцож байгаа Үр хангай аймгаас мөн сансмандаа сууршиж байгаа хамтрагчид маань оролцож байгаагаар их онцлогтой байна. Тэгээд бид бол урдны тэмцээнүүдэд бол алтан медаль, хүрэл медаль авсан ийм амжилттай оролцож байсан. За энэ удаагийн тэмцээнд мөн багаараа амжилт гаргаж оролцохыг хамт олноос уриалж байна. Тэгээд зохион байгуулж байгаа багийн хамт олондоо ажлын амжилт хүсье. Санкт Петербург авдаг та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. Тэгээд манай хамт нь 10 ангийн алтан цэг багштай 10 ангийн 2001 оны төгсөлд ирсэн байна. Тэгээд 250 одоо хүний судалтай сайхан спорт заалын нээлтэнд ирсэн. Илүү баяртай байна. Тэгээд нутгийн зүүн олондоо болон сайхан сургуулийнхаа нийт захирал нийт одоо багш ажиллаж байгаа хаагчид сурагч нартай энэ ороо амар амгалан айлтгая. Тэгээд өдөр хамтаа 2 өдрийг галтаа цогтой хамтдаа өнгөрөөцгөе гэж хүсэж байна. За Үр хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн үеийн одоо төгсөгчдийн тэмцээний одоо хамгийн одоо сонирхолтой олон одоо оролцсон өрсөлдөөн дүүрэн тэмцээн бол яхан аргагүй волейболын одоо тэмцээн юм аа. За ингээд одоо волейболын тэмцээн бас 2 өдрийн турш одоо өрсөлдөөн дүүрэн өрнөсөн байгаа. За 2 одоо заал нь одоо зохион байгуулагдсан. За Үр хангай аймгийн Санд сумын ерөнхий боловсролын хуучин заал болон шин заалны одоо зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо волейболын тэмцээний ахмадын дөрөв одоо эрэгтэй эмэгтэй гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан. За ахмадын тэмцээн бол одоо эхнээсээ энэ тэмцээн өрсөлдөөнтэй олон сайхан одоо ур чадварыг одоо гайхуулсан. За залуу халуун насндаа волейболын спортоор хичээлж олон сайхан одоо амжилтыг гаргаж байсан. Одоо ахмад төгсөгчд маань бас одоо өрсөлдөөн дүүрэн сайхан одоо оролцсон юм аа. За ингээд одоо эрэгтэй багуудын тэмцээн одоо бас гайхалтай олон сайхан амжилтаар дүүрэн одоо өрнөсөн байгаа. За ингээд волейболын тэмцээний эрэгтэй багуудын тэмцээн өндөрлөхөд 1979 оны төгсөлт буюу одоо сандуу ахлагчтай баг тамирчид 1-р байранд одоо орсон амжилтыг үзүүлсэн. За 2-р байранд 1990 оны одоо ган төмөр ахлагчтай баг тамирчид, за 3-р байранд 1990 оны төмөр ахлагчтай төгсөлтийн багууд одоо орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо бас волейболын тэмцээн амжилтаа явагдаж өндөрсний дараагаар сум орон нутгийн удирдлагууд болон за тэмцээний зохион байгуулагчид ангиудын зүгээс за өргөмжлөл алтан медаль, мөнгөн шагналыг одоо шагнаж урамшуулсан байгаа. За ингээд одоо энэ насны эрэгтэй тоглогчдоор одоо шилдэг довтлогчоор за 1979 оны төгсөгч Цогтоотор одоо шалгарсан. За шилдэг тэгш тоглогчоор 1991 оны төгсөгч Сүхбаатар одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо шилдэгүүдээр одоо шалгарсан амжилтад үзүүлсэн одоо шилдэгүүдийн шагналыг гардуулж байна. За мөн одоо энэ насны ангиллын эрэгтэй шилдэг холбогчоор 1979 оны төгсөгч Цог одоо шалгарсан амжилтыг бас үзүүлсэн гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд одоо энэ төгсөлтийн эрэгтэй багуудын 1 2 3 дугаар байранд шалгарсан баг тамирчдын шагналуулам, за шилдэгүүдээр одоо шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За өнөөдөр төрлөх сургуулийн маань шин заалны нээлтэнд 1979 оны 10 дугаар төгсөлтийн хамт олон бид нар багаараа амжилттай оролцлоо. Бид нар
одоо бас 47 жилийн өмнө сургуулаа төгссөн. Өнөөдөр үе үеийнхэн залуучуудаа өрсөлдөж энэ тэмцээнийг улам гоё болгохын тулд тал бүрээс сэтгэл санааны болон эдийн засгийн тусланд үзүүлсэн ангийнхаа хамт олондоо баярлж байна. За харин одоо үүний дараа эмэгтэй багуудын тоглолт мөн л одоо өрсөлдөөнтэй сайхан одоо өрнөсөн байгаа. За эмэгтэй багуудын одоо өнгөрсөн одоо улиралд одоо амжилтаа оролцож шагнад байранд одоо шалгарсан багууд маань одоо хоорондоо сайхан өрсөлдөөнийг гаргаж ширүү өрсөлдөөнд одоо эмэгтэй багуудын тэмцээн бол ганган сайхан одоо оролцсон. За эхнээс энэ тэмцээх өрсөлдөөн үзэгч олон түмэн дэмжигч одоо анги хамт олонныхон одоо дэмжлэгтэйгээр олон сайхан амжилтууд одоо эхнээсээ гарч байлаа. За ингээд одоо Ахмадын төрлийн эмэгтэй багийн дүн гарч за шилдэгүүд аваргуу тодорхойд нэгдүгээрээр нь Болдмоо ахлагчтай 1991 оны төгсөлтийн хамт олон нэгдүгээрээр нь одоо шалгарсан амжилтыг үзүүллээ. За хоёрдугаараар нь Лавгсран ахлагчтай 1983 оны төгсөлтийн хамт олон. За гуравдугаараар нь Цэндэ ахлагчтай 1986 оны төгсөлтийн хамт олон шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд волейболын эмэгтэй багийн төрөлд 1, 2, 3 дугаар байранд одоо шалгарсан баг тамирчдын одоо шагнал болох алт мөнгө хөрөл медаль, мөнгөн шагналыг за Сумар нутгийн удирдлагууд за баяр одоо төгсөгчний тэмцээнийг зохион байгуулж байгаа сургуулийн удирдлагууд мөн одоо өнөөдрийн одоо тэмцээнийг зохион байгуулж байгаа 1991 оны төгсөлтийн одоо төлөөллүүд гардуулан өгч баяр хүргэж байна. За ингээд Ахмад эмэгтэй багуудын за оролцсон тамирчдаас шилдэгүүдийг одоо тодруулахад шилдэг холбогчоор 1991 оны төгсөгч Эрдэнэсүрэн тодорлоо. За ингээд одоо шагналыг гардуулж байна. За шилдэг тоглогчоор 1991 оны төгсөгч Болдмоо тодорлоо. За шилдэг тэгш тоглогчоор 1983 оны төгсөгч Лавгсран одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За Өвөр ханга аймгийн Санд сумын ерөнхий боловсролын сургуулийн шин заалны нээлт болоод за Санд School Cup 2026 үеийн одоо төгсөгчдийн тэмцээний одоо волейболын тэмцээний одоо дунд үеийн тэмцээн бол одоо өрсгөлдөөнтэй өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдсан. За энэхүү одоо тэмцээн уралдаанд Сумар нутагт ажиллаж хөдөлмөрлөж байгаа одоо бас үеийн төгсөгчд болон за Улаанбаатар хот болон за бусад аймаг орон нутагт одоо хөдөлмөрлөж байгаа олон одоо шилдэг тамирчид одоо маань одоо хүрэлцэн гэж одоо өнөөдрийн тэмцээн уралдаанд бас амжилттай сайхан оролцож байлаа. За ингээд эхнээсээ энэ тэмцүүхэн одоо хэсгийн тоглолтоос эхлээд олон сайхан одоо тэмцэлдэнээр дүүрэн одоо энэ дунд үеийн тэмцээн, волейболын тэмцээн өргөн дэлгэр зохион байгуулагдсан байгаа. За ингээд эрэгтэй багуудын тоглолтуудаа гал гарсан ганган сайхан өрсөлдөөнүүдээр одоо дүүрэн одоо өрнөсөн байгаа. Дунд үеийн одоо эрэгтэй багуудын тэмцээн өндөрлөхөд 2006 оны төгсөл буюу Баярцэнгэл ахлагчтай баг тамирчид 1-р одоо шалгарсан амжилтыг үзүүллээ. За ингээд одоо өргөмжлөл алтан медаль, мөнгөн шагналыг одоо зохион байгуулагчийн зүгээс одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За 2-р ойронд Бат Эрдэнэ ахлагчтай 2005 оны төгсөлтийн хамт олон 2-р ойронд одоо шалгарч за мөнгөн медаль, өргөмжлөл одоо мөнгөн шагналыг эзэн болсон. За ингээд 2005 оны төгсөлтийн Бат Эрдэнэ ахлагчтай баг тамирчдын одоо шагналыг Сумар нутгийн удирдлагууд болон за зохион байгуулагч ангийн одоо төгсөлтийн төлөөллүүд гардуул өгч баяр хүргэлээ. За 3-р ойронд 1995 оны Жаргал сайхан ахлагчтай баг тамирчид одоо шалгарсан амжилтыг одоо үзүүлсэн. За энэ төрлийн одоо шилдэгүүдийн одоо шагналыг гардуулсан. За ингээд шилдэг холбогчоор 2005 оны төгсөгч насан тогтох шалгарсан амжилтыг үзүүллээ. За шилдэг тоглогчоор 2005 оны төгсөгч Мөнх сайхан, за шилдэг тэгш тоглогчоор 2006 оны төгсөгч Баярцэнгэл одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За харин үүний дараагаар дунд насны ангиллын эмэгтэй багуудын одоо шагналыг бас гардуулах үйл ажиллагаа явагдсан байгаа. За эмэгтэй багуудын одоо тэмцээн мөн л одоо өрсөлдөөнтэй олон сайхан одоо бас гал гарсан ганган тоглолтуудаар дүүрэн одоо өрнөсөн байгаа. За ингээд эмэгтэй багуудын дунд насны ангиллын одоо шилдэгүүд одоо шилдэг багууд одоо тодорхойд за Төмөн Цацрал ахлагчтай 2004 оны төгсөлтийн хамт олон 1-р ойронд орлоо. За 2-р ойронд Өлзий Жаргал ахлагчтай 2007 оны төгсөлтийн баг хамт олон орлоо. За 3-р байранд Үржин ахлагчтай 2008 оны төгсөлтийн хамт олон орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд эмэгтэй багуудын 1, 2, 3-р байранд одоо шалгарсан баг тамирчдын за өргөмжлөл медаль,
За мөнгөн шагналыг одоо гардуулж байна. За төрөө баг алтан медаль өргөмжлөл мөнгөн шагнал. За 2-р орсон баг мөнгөн медаль өргөмжлөл мөнгөн шагнал. За 3-р орсон баг за хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар тус шагнагдсан амжилтыг үзүүлсэн байгаа. За харин одоо энэ насны шилдэгүүдийг одоо тодруулахад шилдэг товтлогчоор 2004 оны төгсөгч Түмэн Завцрал тодорлоо. За шилдэг холбогчоор 2007 оны төгсөгч Инх Чимэг тодорсон бол шилдэг тэгш тоглогчоор 2004 оны төгсөгч Оюун Билэгтэй шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За Өвөр Хангай аймгийн Санцмын ерөнхий боловсролын сургуулийн шин заалны нээлт болон за үеийн төгсөгчдийн Санд Школ Кап 2026 тэмцээний залуу үеийн тэмцээнүүд бас өрсөлдөөнтэй зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо волейболын тэмцээн бас энэ тэнцвэрхэн олон сайхан одоо өрсөлдөөнүүдээр дөрвөнсөн. За эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр насны ангиллаар зохион байгуулагдсан. За энэ насны ангилд бол одоо Сант Сумын ерөнхий боловсролын сургууль сурч хүмүүжиж олон сайхан амжилтыг гаргаж ба за энэ цаг үед одоо бас волейболын спортоор хичээллэж за улсын болон аймгийн чанартай тэмцээн уралдаанд бас амжилттай сайхан оролцож байгаа залуу төгсөгчд маань бас энэ төрлийн тэмцээндээ бас өргөн дэлгэр оролцож олон сайхан өрсөлдөөнүүдийг гаргасан байгаа. За ингээд одоо 2022 оны төгсөлтийн одоо Мөнх Эрдэнэ ахлагчтай баг тамирчид бол за залуу үеийн эрэгтэй багуудын төрөлд бас төрүүлсэн. Төрөө болон за 2 дугаар байранд одоо шалгарсан 2 багийн тоглолт бол одоо үзэгч олон түмнийг одоо бас өндөлзүүлсэн олон сайхан довтолгоо олон сайхан одоо бас үзүүштэй тоглолтуудаар дүүрэн өрнөж одоо бас аврагуудаа тодорхойлсон юм аа. За ингээд залуу үеийн одоо эрэгтэй багуудын төрөлд Мөнх Эрдэнэ ахлагчтай 2022 оны төгсөлтийн баг одоо төрүүлж өргөмжлөл алтан медаль мөнгөн шагналын одоо эзэн боллоо. За 2 дугаар байранд Ариун Эрдэнэ ахлагчтай 2023 оны төгсөлтөд хамт олон 2 дугаар байранд одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн бол за 3 дугаар байранд 2015 оны төгсөлд Инх Мөнх ахлагчтай баг тамирчид шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд сумын удирдлагууд болон сургуулийн удирдлагууд за өнөөдрийн одоо энэ Санд Школ Кап одоо 2026 төгсөгчдийн тэмцээний зохион байгуулж байгаа 1991 оны төгсөлтийн хамт олон за шагнал байранд одоо шалгарсан баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За харин үүний дараагаар энэ насны ангиллын эрэгтэй тамирчдаас шилдэгүүдийг одоо тодруулахад за шилдэг холбогчоор 2022 оны төгсөгч оргил одоо шалгарсан амжилтыг үзүүлж шилдэг тоглогчийн шагналыг эзэн боллоо. За шилдэг тоглогчоор 2022 оны төгсөгч Мөнх Эрдэнэ за шилдэг тэгш тоглогчоор Ариун Эрдэнэ одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. Эмэгтэй багуудын шилдэгүүдийг тодруулсан залуу үеийн багуудын тоглолт өндөрлөхөд 1-р байранд Ичээ Орлоо ахлагчтай 2011 оны төгсөлд 1-р байранд орлоо. За ингээд өргөмжлөл медаль, алтан медалийн эзэд мөнгөн шагналын эзэн болсон байгаа. За 2-р байранд Сийлэгмэ ахлагчтай 2009 оны төгсөлтөд хамт олон болж за мөнгөн медаль, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо. За 3-р байранд Хонгор Зул ахлагчтай 2023 оны төгсөлтөд хамт олон шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд одоо эмэгтэй багуудын алт мөнгө хүрэл медаль эзэд болж өнөөдрийн одоо шилдэгүүдээр тодорсон шилдэг багуудын одоо шагналыг Сумар нутгийн удирдлагууд үеийн төгсөгчдийн тэмцээнийг зохион байгуулагч 1991 оны төгсөлтийн төлөөлөл гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Шилдэг холбогчоор 2019 оны төгсөгч Сүрэн Хорлоо тодорлоо. Шилдэг тоглогчоор 2023 оны төгсөгч Хонгор Зул, шилдэг тэгш тоглогчоор 2011 оны төгсөгч Ичээ Орлооноор шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд залуу үеийн эмэгтэй багуудын эмэгтэй тамирчдын шилдэгүүдээр одоо шалгарсан баг тамирчид болон за шилдэг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэж цаашдынхаа ажил амьдрал уралдаан тэмцээнд нь амжилтын дэдийг сүйрүүлсэн юм аа. Цэндээ сайхан оролцож төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Сэтгэл маш өндөр байна бид. Залуучууд их хүчтэй байлаа. Залуучуудаа бас хоцсондоо бидэд бас баяртай байна. За өмнө бол Улаанбаатар зохион байгуулагддаг байсан. Ингээд сумандаа ирээ тэмцээнд орох одоо сэтгэл ямар бай тийм ээ? Маш өндөр байна. Суманд болоход бас гоё байлаа. Тэгээ хотоос ингээ манад бас маш олон хүмүүс ирсэн. Би өөрөө болохоор сумдаа ажилладаг, эрүүл мэндийн төвд ажилладаг болохоор бас хотоос ирсэн найзуудаа бас баярлалаа гэж хэлье. Штор цагаан төрүүлээ баяр сэтгэлээ бодох үү? За баярлалаа. Өнөөдөр тэгээд сумынхаа шин заалын нээлтэнд хүрэлцэж ирээд те үеийнхаа төсөлтийнхаа дунд оролцоод ямар ч тэмцээдэд төрүүлж чадлаа баяртай байна. Ангаараа. Тэмцээний сэтгэл
ер нь их гоё сайхан зохион байгуулалттай боллоо л гэж бодож байна. Тэгээ ангаараа сайхан төгсөгчд амар олоолоос хүрэлцэж ирсэн байна. Манаас бас ингээд ойр байгаагүйрээ ингэж бас хөл хөдөлгөөн ихтэй байлаа тийм. Тэгээ сайхан байна. За Өвөрангай аймгийн Сан цамын ерөнхий боловсролын сургуулийн шинэ спорт заалны нээлт болон үеийн төгсөгчдийн дундаа дардсны тэмцээн зохион байгуулагдсан байгаа. За дардсны тэмцээн бол эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдлаа. За тэмцээнд сүүлийн үед хурдтай хөгжиж байгаа дардсны спортоор хичээлж байгаа олон төгсөгчд хамрагдаж оролцож цэцмэргэнэ сорин өрсөлдсөн юм аа. За ингээд дардсны тэмцээн өндөрлөхөд эрэгтэй тамирчдаас 1-р байранд 2013 оны төгсөгч Дорж Хөрөв, 1-р байранд орсон бол 2-р байранд 2015 оны төгсөгч Баяр Тогтох, 3-р байранд 2006 оны төгсөгч Тогтохноор шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд дардсны тэмцээний эрэгтэй ангид амжилтанд оролцсон тамирчдын шагналыг гардуулж байна. За харин эмэгтэй тамирчдаас 1983 оны төгсөгч Лавгсэр 1-р байранд орлоо, 2-р байранд 1991 оны төгсөгч Юмжирмаа, 3-р байранд 2009 оны төгсөгч Эрдэнэ чимээгнээр орж бусдыгаа манлайлаа. За ингээд дардсны тэмцээнд амжилтанд оролцсон баг тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн түншлэн Өвөрангай аймгийн Сан цамын ерөнхий боловсролын сургуулийн шинэ заалны нээлт үеийн төгсөгчдийн тэмцээний үеэр теннисний тэмцээн амжилттай зохион байгуулагдсан. За теннисний тэмцээн мөн эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдсан байгаа. За теннисний спортоор хичээлж олон сайхан амжилтыг гаргаж байгаа төгсөгчид анги хамт олноо төгсөгчдөө төлөөлөн оролцсон байгаа. За ингээд ширүүн өрсөлдөөнд юугдсан ширээний теннисний тэмцээн өндөрлөхөд 1-р байранд эрэгтэй тамирчдаас 2008 оны төгсөгч Соёл Эрдэнэ төрүүллээ. За 2-р байранд 2000 оны төгсөгч Отхон Зэрэг, 3-р байранд Баяр Цэнгэл нар орсон амжилтыг үзүүллээ. За харин эмэгтэй тамирчдаас 2004 оны төгсөгч Оюун Билэг 1-р байранд орсон бол 2008 оны төгсөгч Өвжин 2-р байранд 1990 оны төгсөгч Алдармаа 3-р байранд орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд ширээний теннисний тэмцээнд амжилтанд орсон тамирчдын шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. За Өвөрангай аймгийн Сан цамын ерөнхий боловсролын сургуулийн шинэ спорт заалны нээлт болон үеийн төгсөгчдийн тэмцээн 3 өдрийн турш Өвөрангай аймгийн Сан цамын өргөн дэлгэр зохион байгуулагдаж тэмцээн бол үнэхээр зохион байгуулалттай төгсөгчд анги хамт олонны баяр баясгал дүүрэн ийм бас сэтгэл дүүрэн халуун дулаан уур амьсгал дор болж өндөрсөн юм аа. За ингээд тэмцээний төгсөлд шилдэг анги төгсөлтүүдийг тодруулсан. За ингээд шилдэг төгсөл буюу Ахмадын төрөлд шилдэг төгсөлтөөр 1986 оны төгсөгчид шалгарч цомын эзэм болсон байгаа. За ингээд цомыг гардуулж баяр хүргэж байна. Мөн дунд үеийн шилдэг төгсөгчдөөр шилдэг баг хамт олноор 2006 оны төгсөгчид тодорлоо. Залуу үеийн шилдэгийн шилдэг төгсөгч анги хамт олон төгсөлтөөр 2023 оны төгсөгчид шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. Төгсөлтөөр тэмцээнд амжилттай оролцлоо. Тэгээд бас цомын эзэд боллоо. Баяр хүргэе. За өнөөдөр баярлалаа. Ингээд Сан цамынхаа үе төгсөгч нарт бүгдээрэнд нь баярлалаа гэдгийг нийт 86 оны АБВ бүлгийн найзуудынхаа өмнөөс олон хувьяасаа баяр хүргэж мэдчилье. Өнөөдөр манай 86 оны төгсөгч маань 2 дахь удаага хос хүрэл медальтан болж өнөөдөр бас энэ тэмцээний зохион байгуулах эрхээ авч энэ сайхан цамаа хүлээн авлаа. Тэгээд бүх найзуудаа, бүх санцчуудаа дахин баярлснаа илэрхийлж хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За Өвөрангай аймгийн Сан цамаа нэгэд өрөөдөө залуу боловсрогчдгээ дэмжиж сайхан шинэ заалтай болсон байна. Тэгээд энэ зааланда ирээ сайхан амжилттай сайхан өрсөлдөөд алтан медаль өгсөндөө баяртай байна. За баярлалаа. Спорт заалаа ээж бүрэн төгчөж чадлаа. Энэ бүх зүйлд хувь нэмэр, үнэтэй хувь нэмэр оруулсан. За үгийг ивэл ганцаараа гэдэг тэр өгөөмөр гоё сэтгэлээр хандаж бидэндээ юу хэрэгтэй вэ түүгээр туслахыг хичээж заалны мань хоомор залрах төрийн далбаанаас болж чин сэтгэл хайр шингээж урлаж хийлгэж
зориулж хамгийн анхны одоо шин заалны хандивыг сэтгэл шингэн илгээсэн урангуудаа одоо баярал талархснаа илэрхийлье. Тэгээд цаашдынх нь ажил амьдрал хамгийн сайн сайхан бүхнийг одоо хувийн зүгээс болон сургуулийн хамт олонныхоо зүгээс сургуульд маань сурж байгаа 580 хүүхдийн арга расран хамгаалагчид Сантын ард иргэдийн өмнөөс чамдаа сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. 3 төрөлт спортын арга хэмжээгээр шинэ спорт заалныхаа нээлттэй үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааг хотоороос зорин хүрэлцэн ирж чимгэн байсан 3 үеийн төгсөгч 700 гадна цуглалаа. За энэ хүрээнд одоо хамтран зохион байгуулсан 1991 оны төгсөгчдийн дөө баярал талархснаа илэрхийлье. За энэхүү эрхэм нүдүдэгчид та бүхэндээ бид хүн удаагийн нэвтрүүлгээрээ Өвөр хангай аймгийн Сандсам ерөнхий боловсролын сургуулийн шинэ спорт заалын нээлт болон 2026 оны Сант Шкул Cup одоо шилжиж явах цомын спортын одоо 3 төрөлт үеийн одоо төгсөгчдийн тэмцээнээс бэлтгэсэн одоо нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлэг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Сандсамын ерөнхий боловсролын сургуулийг 1991 онд төгссөн төгсөлтийн хамт олон за мөн одоо сургуулийн одоо хамт олон өдөрлөгөөд за тэмцээнийг зохион байгуулагч нартаа талархал илэрхийлье. За ингээд Сандсамынхаа нийт ард иргэд болон за нийт одоо төгсөгчдөд энэ хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж за ирэх одоо тэмцээн уралдаан дараа илүү одоо улам өргөн дэлгэрээс уулзах ерөөлийг төвшүүлж за нэвтрүүлгээ төгсгөж байна. Нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.